1 За бүгдэнд нь амралт өдрийн мэнд өнгөрсөн 7 хоногт өнгөрсөн 7 ч баг энэ 7 хоногт юм тий. Гаргасан таамгуудаа нэг эвтээд тэгээд ганц хоёр арилжааны нөхцлүүд бүрдэж байгаа шиг байна. Тэднэрээ хараад дараагийн 7 хоногоос яах нь вэ гэдэг юмнууд харчээ. За энэ дээр 2 цагийг харчихв. За энийг эвдэхгүй байх гэд харж ирсэн. Тэгээд энэ ёроолыг ингээд сэтэлцэн. За гэхдээ энэ маань өөрөө ийм том доошоо задарч байх магадaltaй юм паттерн руу орцсон болов гэж анзаараад байгаа. За энэ тэгээд хамгийн гол нь эндээсээ шууд ингээд доошоо явчих бас магадaltaй харагдаад байгаа. За дийлэгээрээ бол ингээд доовыг ингээд тодорхойлж байгаа шүү дээ. Тэгээ энэ хөдөлгөөн энэ дээдлийн орой руу ирэхгүйгээр доошоо унах гэдэг. За тэгээ энэ дээр нэг юм үүсцэн. Би бол энэ тренд лайн дээрээс ахаад дээшээ явж магадгүй гэж анзаараад байна. За энэ дээрээс ингээд за үгүй бол яах гээд байна гэхээр за эднэрийг 11 сарын 28-нд хийсэн баг шүү. Агуу тий. За яах вэ? Гал болгоч төрцөр. За эсвэл юу харагдаад байна гэхээр одоо энэ дээр ингээд сүүлийн хөдөлгөөнд харах юм бол энэ дээр нэг юм цэсрийн хөдөлгөөн үүсэж байгаа. За нэг юм докторчцсан хөдөлгөөн үүсэж штэ. За энэ хөдөлгөөн өөрөө энэ дээр ингээд дов явдсан. Ийм хөдөлгөөн харагдаж штэ. Тэгэхээр энэ дээр нөгөө шууд юм импульс яваад энийгээ ингээд автчих боломжтой. Хэрвээ энэ хөдөлгөөн шууд энийгээ доошоо сэтэрх юм бол зүгээр саяны дээр энэ дээрээс татсан байсан тренд лайн дээрээс ойгоод нэг иймэрхүү байсан уу. Энэ дээр ахиж ирээд дээшээ явах нь үгүй юу үзье. Тэгээд энийг сэтэрэлтэн дээр нас доошоо харилцааны таамаг гаргаж болж байна. Энэ дэрийг 15 минутын дээр харахаар үүсэж явах магадaltaй гэсэн үг байхгүй юу? Энэ өмнөх сувгийнхаа сүүлийн ёроолыг сэтлээд шинэ ёроол үүсцэн. За тэгээ энэ дээрээс ингээд доошоо явчих магадaltaй бас харагдаад байгаа юм. За тэгээ энэ хөдөлгөөнийг анзааръя да. Сэтэлсэн ч гэсэн жоохон яана анзаарахтаа харна. За ент ослууд унтсан өнгөрсөн 7 оны. За ент ослуудыг ингээд нэг юм бүгдээрээ л нэг юм сувган дотор явж байгаа. Тэгээд энэ доовууд энэ бүгдийг тодорхойлоо харсан шүү дээ. За кадианаас эхэлж. За кадиан болохоор ийм том паттерн дотор за сувг дотор гэх юм уу те явж исэн. За тэгээ сэлдэж болох нөхцлүүдэд хилээд за энэ цэсрийн хөдөлгөөн энэ шалгыг дээшээ шалгаад эсвэл энийг энэ дээрээс ихний оролт хийгдээд хоёр дахь оролт энэ дээрээс гэсэн чинь шууд энэ дотроос ингээ яваад за тэгээ дараа нь ад паттерн үүсээд энэ дээр доошоо паттерн үүсээд энэ гэхдээ ойрд үсээгүй цэвэрхэн паттерн үүссэн. За тэгээ дараа нь энэ дээр нэг юм доошоо задрах магадaltaй паттерн хийж өгöd унсан байна. За тэгэхээр одоо яах вэ гэдгийг анзааръя. За энэ ингээ өнгөрсөн вебинарын таамаг гэсэн үг. За одоо энийг алгуулгач. За энэ хөдөлгөөн үнэхээр ингээ доошоо явж чадах юм бол энэ хөдөлгөөн ийшээ явж орж ирэх магадaltaй. За тэг яг энэ хөдөлгөөнийг харах юм бол энэ хөдөлгөөн өөрөө айгүй доошоо шууд юм хүчтэй. Тэг шууд юм унсан буюу цэсрийн хөдөлгөөн паттернууд нэг юм том хэмжээтэй үсэхгүйгээр унаад байгаа харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хөдөлгөөн байж магадгүй. За одоо юу ч гэсэн ингээд цэсрийн хөдөлгөөн хүлээхээс өөр аргагүй болцсон. Ягаад гэвэл ингээд доодоо ёроолоо эвдээд явж байгаа. Тэгээд чи энэ дээрээс нэг дээшээ хөдөлгөөн гаргаж ирээд энийг эвдэхгүйгээд тэ энд нэг паттерн зорохыг хүлээгээд ч юм уу за эсвэл хүчтэй support resistance харж агаад сэллийн арилжааны төлөвлөгөөнүүд гаргая гэж бодож байна. За ядаж энэ хавьяас ч юм уу те энэ дээр одоо ойрхондоо энэ хавьдлыг контактлсан байна шүү дээ. За тийм энэ баг өмнөхтөрөө сайн шалтгааз юм шиг байна те. За баг ийш нь оруулж ирээд ч юм уу энэ дээрээс нь ингээд ч юм одоо юу ч ингээд доошо трендтэй явж байна. За тэгээд гол нь яг энэ шигэ унж чадахгүй юу ингээд зуралтад ирэх юм бол бас дээшээ төлөвлөгөө гаргаж явах хэрэгтэй. Ент осл бас жоохон тийм хол унаад идэх хослол бас биш нэг амар хол унаад идэх. Yen өөрөө айгуу сул байлууд учраас. За тэгэхээр юм бэл байна да. За одоо сарынх нь кандалыг харчээ. За өчигдөр ингээд сарын кандалууд хаагдаж байгаа шүү дээ. Одоо ингээд нэгтгэс шинэ сарын кандалууд эхэлж байгаа гэсэн үг. Нэгсэндээ одоо нэг юм чарта монтли дээр нь тавиад ингээд тавьчихаар нэг лан дотор нэг сарын арилжааны түүх байгаа гэсэн үг. За жишээл өнгөрсөн сард 11 сард энэ Канада доллар йений одоо юу
value гэх юм уу тий. Ла энэ дээр нээгдээд энд таагдаж байна бүтэн сарын хугацаанд. За тэгээ хамгийн өндөртөө энэ ханшин дээр хурж ирж үзчихсэн. За UK 111 517 буюу 1 ширхэг Канада доллар 111 бүхэл 10.5 йентэй тэнцэж байна гэсэн үг шүү дээ. За одоо тэгээд энэ лааны юм доош хаагдсан. Би бол энэ сар ахаад шууд лаанаас нь хараад бол дундалттай байх боломжтой болоо гэж бодож байна. За ягаад вэ гэхээр энэ бүтэн лаа маань өөрөө зөвхөн лаан хэлбэрээр нь харахаар за энэ ногоон лаатайгаа бараг адилхан. Тэгээд ингээд дээрээ илүү их зүй үлдээсэн буюу энэ жишээ баярууд нь очиж чадсан ч гэсэн селлерүүд нь доороо юм бүтэн хаагдуулж байгаа учраас энэ 12 сарын лаа бараг доошоо хаагдчихэж магадгүй. За би нөгөө доошоо лаануудаа юм цагаан өнгөтэй болгоцсон учраас одоо минийхаар бол дараа сар энэ сар ингээ хаагдахдаа доошоо цагаан өнгийн лаа хаагдах магадaltaй гэсэн үг. Тэгэхээр магадгүй саяны тэр доошоо явах хөдөлгөөн нэлийн хоол явж магадгүй л бас анзаарэгдэж байна. Зөвхөн 1 сарын лаанаас нь анзаархад гэсэн үг шүү дээ. Окей, за тэгээ энийг анзааръя. Шууд бас ингээл доошоо нэг хол унаад явах нь бас юу л олдсрын хөдөлгөөн дэшээ гинт гарч ирж ээж магадгүй. За еврокад за евро доллар Канада доллар за өнгөрсөн 7 хоног өнгөрсөн вебинар дээр болохоор энэ lower high-ыг эвдэхгүй гэд ярьсан байгаа шүү дээ. За тэгээд ярьжсанаас хойш би за энэ дээр higher high үүссэн. Тэгээд ингээд дээшээ оройнууд үүсээд явах юм сүүлийн ингээд higher low-д бан дээшлээд яваад байна гэсэн шүү дээ. Одоо жишээл нь ингээд одоо энэ арай биш. Ингээд үүсчихсэн гэсэн үг. За тэгээд энийгээ сэтлээд ихний ээлжний lower high үүсээд одоо буцаад дээшээ энийг эвдчихлээ. За одоо яах нь харъя та энэ 7 хоногийн тамга. За энийг багцлаад нэг групп болгоод талхуулах гэж. За одоо яаж юм нэхэр 2 цаг дээр эвдэхгүй байх гээд байгаа чиглэл рүүгээ буюу ойроо руугаа ирж штэ тэ. Ингээд за нэг иймэрхүү бүтэц үүсэж байна. Ерөнхийдөө энэ дээр ингээд дээшээ хүчтэй явж исэн чиглэл маань өөрөө автренд нь сулраад гэдэг ч юм уу баярууд нь сулраад энэ дээшээ хөдөлгөөн энэ оройг нэг хүчтэй сэтэлж чадхаа болоод одоо бүр ингээд 100-ааралдаад эхэлж байна тэ. Дээшээ нэг юм хүчтэй явж исэн хөдөлгөөнүүд юм байна. Бизнес сулраад байна гэсэн. Одоо ингэж өсөөл ингээ өсөж исэн бол одоо ийшээ шууд ингээ өсөж чадхаа болоод тэгээд ерөнхийдөө чарт хөндлөн болоод байна штэ. Тэгэхээр магадгүй энэ дээр бид нарт одоо дахиад сел арилжааны боломж үүсэж магадгүй гэж харж байна гэсэн. За Канада доллар йенэ доошоо харчаа дахиад еврог доошоо харахаар бас хослоорны хамаарлаараа жоохон сонирн болчихж магадгүй. Ягаад тэгэхээр нэг нь урдаа Канада доллартай гэсэн үг шүү дээ. Нөгөөх нь болохоор ингээд урдаа нэг хосол явснаа ардаа Канада доллар онгот энийг зээл гэчээд бас энийг зээл гэж харахаар хослооны хамаарлаараа хоорондоо зөрчилдөж явах магадлалтай гэж анзаарэгдэж байгаа. За ихтэй яг нөхцөлийн харин энэ зүгээр дээшээ стрэл явчих өөрөө бүр магадлалтай энэ дээр зүгээр юм цэсрийн хөдөлгөөн өсчих болно гэсэн үг шүү дээ. Ингээл импульс correction импульс тэгээд энэ 2 цагийн доовыг эвдэж дээшээ тренд баталгаажаад за тэгээ буцаж энийгээ шалгаад ингээд явна гэдэг ч юм уу. Одоохондоо эхний ээлжинд энэ доовоо эвдээгүй байгаа, таазаа эвдээгүй байгаа учраас эхний ээлжинд нэг сел таамаг гаргачихсан зүгээр байхаа. Тэгээ сэтэлцэн энэ бол адбитаар нөлөөлж байгаа ч юм уу дэшээ чиглэл рүүгээ илүү баталгаатай оролтууд их боломжтой гэж харж байна. За одоо энэ дээр ингээд bearish pattern ингэж үүсэж шүү дээ. Энэ дээр нэг юм доошоо цэцрэх магадaltaй pattern. За уг том pattern нь өөрөө нэг юм sideways болоод дээшээ задрах магадaltaй pattern үүсэж байгаа гэсэн. Энэ бол трендийн төгсгөлд нэг харагдаад байхгүй. За тэгэхээр хэрвээ энэ паттерн доошоо стрүүл яах юм бэ гэхээр энэ хөдөлгөөнийг ингээд авчнаа гэсэн үг. За тэгээ энэ хөдөлгөөн ингээд доошоо орж ирэх юм бол энэ өмнөх ярол руугаа нэлээд төхөж ирнэ. Тэгээ сэтрэх нүггүй юу гэдгийг анзааръя. Одоо бол ингээд доошоо чиглэл рүү арилжаанд орё гэвэл энэ яролыг ихний ээлжинд нэг сэтлүүлж аваад тэгээ энэ хөдөлгөөн дээрээс нь сэлдүүл илүү зүгээр дараа нэг юм цэсрийн хөдөлгөөн орно гэсэн үг шүү дээ. Энэ дээрээс нь сэлдүүл илүү магадлал маань өндөр болж байна гэсэн үг. За тэгэхээр иймэрхүү таамаг гаргаа орчих. Шууд энийг дээшээ сэтэлээ явуучих юм бол тий одоо энэ таазыг дээшээ сэтэлээ явуучих юм бол тэгээд буцаад бидний таамаг юу болж байгаа нэхэр энэ цэсрийн хөдөлгөөн явж исэн юм байна. Дахиад энэ хөдөлгөөнийг дээш нь давтах боломжтой гаарчин гэсэн үг. Тэгэхээр энэ оройгоо эвдээд 2 цагийн оройг эвдээд ингээд дээшээ шинээр 2 цаг дээр автренд эргэж байна гэсэн үг. Тэгэхээр одоо тренд тодорхойлж байгаа чухал бүс маань энэ lower high байгаа учраас энэ дээр төлхөө анзааръя. За евро швейцар франк, кад швейцар франктай адилхан баг тоо. Эднэр энжлээд явж байгаа учраас их таамаг гаргамааргүй байна уу. За паунд, евро паунд. Нэг ширхэг евро паундаар хэдэн паунд болж байгаа вэ гэдэг валют гэсэн үг шүү дээ. Бүтээгдэхүүн тийм. За нөгөө энэ еврол дээр ирээл угаасаа л
жоохон аниттай байх шиг байна. Энэ ёроол дээр ирээл ингээл зунгаарч идэг. Ер нь бол. Тэгэд одоо энийг хизээ аль хаана ирээд ингээд сүүлийн ёроолоо үүсгээд дээш явахыг мэдэхгүй учраас энэ sideways ийм зунгаарлцсан хөдөлгөөний нэг дээш нь гаргаж авч жагаад арилжаануудаа баталгаажуулж жагаад хийвэл илүү зүгээр байх. За одоо жишээл бид нарт өмнө ямар боломж байсан бэ те? Сүүлийн ёроол энэ байна. Тэгэд энэ ёроолыг зааж сүүлийн хамгийн сүүлийн ёроол энд юм үүсчихсэн юм байна. Энэ нь өөрөө аль ёроолыг эвдчихсэн бэ гэхээр энийг эвдчихсэн те. Тэнгууд энэ хоёрын голын орой аль вэ гэхээр энэ дээр нэг орой гарч ирж штэ. Хамгийн өндөр оройг л харчна гэсэн үг штэ. За тэгэнгуутаа яасан. Энэ хоёрын голд хамгийн өндөр оройн нь байгаад энийг дээшээ эвдээд бидэнд энд юу болж исэн гэхээр хайр ая үүсэж штэ. Тэгээд энэ доор доошоо явсан ёроол өмнөх ёроолоо эвдэж чадахгүйгээр гээд хайрлаа болцсон юм шиг харагдаж байна те. За тэгэхээр одоо бас бидэнд яг энэ хөдөлгөөн л хэрэгтэй гэсэн үг. За одоогийн чартан дээр юу ээж болох вэ? Гэ харъя. За эднэр хэрэгтэй болно гэд тажууд шнийг гिचээ төрцөр. За хамгийн сүүлийн ёроолоо оллоо. Энд байна те. Хамгийн сүүлийн одоо хамгийн доор байгаа гэсэн үг. Хамгийн доод ханшин дээр байгаа ёроолоо оллоо. За тэрнээсээ нэг өмнөх энэ ёроол үүсэж байхдаа аль ёроолыг эвдэлсэн сэтэлсэн гэдэг арангуут энэ байна. За тэгвэл хамгийн сүүлийн уналтын трендийн сүүлийн орой энэ дээр үүсэж байна гэсэн үг. За тэгэхээр бид нарт одоо юу хэрэгтэй юм бэ гэхээр эний чинь энэ доор ингээд шал одоо юу гин олон арилжаа ингээд risk entry хийгээд энэний үзүүрийг барьж авах гэдэг шаардлага байхгүйгээр нэг юм орой гарч ирээд энэ хай үсээд энийг сэтлэн гэсэн үг шүү дээ. Энийг сэтлээд за одоо хаанаас ч юм мэдэхгүй Z8-аас энийг сэтлээд тэгээд доошоо унаад энэ доошоо унсан хөдөлгөөн дээр бид нар хааны газар lower high-г багцаалдах боломжтой байвал биш higher low-ыг те higher low-ыг багцаалдах боломжтой зэгээсээ ингэж одоо доовоо баталгаажуулж арилжаанд орвол зүгээр гэсэн үг. Яг 16 оноос хойш стрэг үүсгэж байгаа ч гэсэн ингээд энэ жил стрчхийг үүсэхгүй шүү дээ. Үүсэхгүй. Тэгэхээр юуцсан одоохондоо стрчнийхэн дараа стрчлээл гэж харахаас ч одоохондоо стрэг байгаа тохиолдолд бол эндээсээ одоо 8 жил стрэггүй юм чин те эндээсээ стрэхгүй дээшээ гэж харуул илүү магадлал өндөртэй. За тэгээд яг ийм бүтэц үүсэх юм бол дээшээ трендээ эхлүүлээ дараас нь оролт хийж гинэ гэсэн үг. За евро йен 2 цаг. За нөгөө цаг хоорондын хамаарал дээр тайлбарлаад байсан шүү дээ евро йенийг. За дийлэгээрээ дээшээ боловч 2 цагийн тренд байна доошоо унж байна. За үнэхээр баядгаж байгаа хүмүүсийн магадлал хаана илүү өндөр болж хаанаас трендээ эхлүүлэх вэ гэхээр энэ lower high дээш сэтгүүлээд ингээд яаж болж байна. Бай ярилжаанд орж илж байна. Тийм учраас одоохондоо бол ингээд доошоо унж байгаа учраас доошоо таамгаар хаан дагуу орвол бас илүү зүгээр гэжсэн. За одоо энэ хэдийгээ хаана ямар хэрэгцээ гарах нь гэдгийг харж. За өмнөх таамгуудаа алга болгоо. За тэгээд яасан энэ lower high дээр үсээд өмнөх доовоо эвдээд шинэ ёроол үсээд энэ ёроолыг эвдсэн гэсэн үг шүү дээ. Тэгснээ ад паттерн зураад ийм доошоо задрах магадaltaй паттерн зураад доошоо сэтэрсэн. За одоо ёроолууд юу болж байгаа ингээ харъя. Энэ дээр нэг ёроол үүссэн. За одоо энэ ёроолыг бол өнөөдөр л ингээ авчиж тэрнээс энэ доошоо ингээ стрейт явах юм бол тэр шинэ ёроол ингээл энэ ингээ хаана байх нь одоо ингээ тогтоогдоогүй гэх юм уу те баталгаажаагүй байгаа. За юу ч хамгийн сүүлээс 2 дахь ёроол бол угаасаа энийг доошоо сэтэрсэн гэдэг нь ойлгомжтой. За тэгэхээр яах нь одоогийн байдлаар хамгийн сүүлийн lower high энэ дээр байна. Энийг сэтлүүлж дээшээ тренд эргэж болж байна. Эсвэл энийгээ эвдүүлэхгүйгээр гэж бодоод энэс дээшээ ингэж магадгүй өглөө гадчих юм бол энэ ависан сэлдэх боломжтой гэсэн үг болчих штеп. За daily chart руу хальт шагаач. За daily-гээрээ болохоор одоо юу болж байна гэхээр энэ дээр нэг орой байна шүү дээ. Энэ орой өөрөө нэг өсөлтийн орой байна. Энэний өмнөх орой айлын гэхээр энэ байна. Ягаад тэгэхээр энэ оройноос хойшоо энийг л сэтэлжээж энэ орой өссөн байна шүү дээ. За тэгвэл энэ доор юу өсч байгаа гэхээр энэ хоёрын голд хамгийн доод ханшин дээр хайрлаа өсөж байгаа. Одоо энд явж байгаа жижиг өсөлтийн трендийн хамгийн сүүлийн ёроол гэсэн үг. За энийг ч бас за явах тийм ээ. За тэгээ яах нь энэ хөдөлгөөн доошоо явсараад энийг эвдэхгүй гэж харна. За энийг эвдэхгүй гэдэг ханшруугаас нэлээд төхөөд ирсэн байгаа дээ тий. Яах вэ? Ямар шухан байдалтай үүсгэх нь харъя. За сарын кандалыг харъя. Өнгөрсөн сарын кандал бүтэн 10 сарын кандалыг доошоо бүтэн биеэрээ идээд гэх юм уу, эвдээд гэх юм уу те хамаагүй том одоо жилийн ногоонлоноос хамаагүй том цагаанлаа гарсан ба штэ. Тэгэхээр сэлрүүд мань нэлээд хүчтэй байсан гэсэн үг. Тэгэхээр би бас энэ сарын лаг
доошоо том цагаанлаа гарч ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр буюу 12 сар жоох йенийг ардаа йентэй ослуудыг унах магадaltaй байхаа гэж лаануудаас нь бол анзаараад байна гэсэн үг. За тэгэхээр айлхоор ингээд дээшээ хөдөлгөөнөө свинг барихгүйгээр дээшээ хөдөлгөөнөө бол TP-тэй арилжаа гэж ч юм уу за энэ хүртэл гэдэг ч юм уу эсвэл дээшилсэн тохиолдолд нь те ингээд дээшээ явж байгаа тохиолдолд нь доовыг хар эвдүүлж байгаа айлхоор доошоо барил руугаа свинг арилжаа барина гэсэн үг. Тэгээ энэ доо моо эвдүүлж байгаа ч юм. Тэгээ доошоо арилжаан дээрээ төлхөө свинг арилжаа барьж үзнэ гэсэн үг. Тэгэхээр дээшээ арилжаа нь болохоор зүгээр оролтын нөхцөл цэгээ хүлээж авах тийм арилжаанууд байх гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг хөө мэдээж энэ дээрээс нэг бай шалгаж үзээд энэ доовоо эвдэхгүйгээд тий энийг эвдэхгүй юм чи эндээсээ дээшээ ингээд свинг арилжаа барих гад оролдож үзүүлнэ болно. Гэхдээ яг лааныхаа уншилтаар бол би доошоо байх магадлал нь илүү өндөр болов гэж бодчих. За яг нэг гоё оролт гоё зэг дээрээс нээчих юм бол менеж хийгээл барих уу барихгүй гэдгийг шийдэж байна л дээ. За евро энэ зэдэ дийлэгээрээ нэг мөрдлогоо мөршигийн хүмүүсээ дэж магадгүй гэжсэн. За тэгээ тэр маань үргэлжилсээр л энэ те шууд арах юм бол энэ дэр нэг юм мөрдлогоо мөр байна. За тэгээд энэ доотлын спортыг эвдэхгүй байх магадaltaй. Ягаад тэгэхээр энэ шинэ энэ оройгоо эвдсэн. Тэгэхээр энэ ёроолыг эвдэхгүй те. За тэгээд энэ спорт дээр ирээд 100 гаралтай те ханш нэг юм дэшээ задрах магадaltaй паттерн байна. Энийгээ задарж явахдаа доошоо задрах магадaltaй паттерн болсон. За тэгээд өнгөрсөн таамаг нь болохоор энэ нарийнхан доошоо задрах магадaltaй паттернаас стрээд энэ тренд лайн дээрээс pullback хийгээд дэшээ явчих болов гэсэн. За гэтэл юу болсон бэ гэхээр энэ дээрээ ингээд ирээд ханш сэтэрч чадахгүй байсаар л байгаа даа. За тэгэхээр энэ дээр дээшээ таамаг гаргаж ирээ арай эрт байтах гэдэг гэсэн үг шүү дээ. Ягаад тэгэхээр одоо энэ чинь ингээд сэтэрхээр л болчлоо. Гэтэл ерөөсөө сэтэрхгүй байгаа. Тэгээд дийлий дээрээ ингээд доороод лаанууд ингээд зүүдтаад ингээд байгаа учраас дээшээ магадлал маань арай өндөр байх магадaltaй юм болов. За сарын чартаа харахаар нэг сарын лагаа харахаар өмнөх сарын лаанаа тийм лаг ингээ эсэргүүцээд бүр доошоо болцсон тэгж лааны мэдээл байхгүй ийм том ногоон лаг. За нэг талын дүн үзтэрсэн маягтай улаан лаа цагаан лаа ингээ үүссэн байгаа учраас юу байна шууд тэгж сэл илүү хүчтэй байна гэж харах боломжгүй байна гэсэн үг. За гэхдээ гол нь зүгээр нэг яагаад байгаа зүйл ийм сайд вэйс л байгаад байгаа. Ингээ трендийн төгсгөлд тренд сайдвейс трендүүд бас трендийн төгсгөлд үүсэх магадлал айгүй ихтэй байдаг. Нөгөө энэ дээр захиалгууд биелэгдээд буюу одоо бай хийхэд худалдаанд авж байгаа худалдаж байгаад бол хоёуланд нь ханшмаа таалагдчих шүү дээ. Яг энэ дотор. Одоо нэг амар үнэтэй биш байна гээл нэг амар хямдхан биш байна гээл энэ дотор арилжаанууд хийгдээд байгаа учраас дараа нь дахиад шинэ үн хайх гад аль нэг дээшээ стрээд явчих байх. Тэгэхээр тэр нь харин доошоо явах нь дээшээ явах нь. Яг чиглэлээр харах юм бол ингээд чиглэл бол дээшээ явж байгаа. Тийм учраас бай арилжаан бүрдүүлээд байгаа. За одоо бид нар яаж чадах вэ? Юу хийж чадах вэ? Дараагийн 7 хоногт тэгэд харчээ. За 15 минутын дээрээ тавилаа. За энэ дээр нэг яарад харчээ гэвэл нэг дабл ботом шиг хөдөлгөөн байна. Энийг стрүүлээ дундаас нь ингэж орж болж байна. За эсвэл тэгээ энд нэг юм дээшээ жижигхэн тренд явж штэ. Энэ дээшээ тренд энэ оройг эвдээд тэгээд энэ дээрээс ирүүл дахиад нэг ингэж орж болчихно. Хамгийн ихний мэдээлэл авч болох дов эргэлтийг л хийлгээд ирнэ гэсэн үг шүү дээ. Энийг дээшээ сэтэлчих юм бол би бол ингээд тренд эргэлт гэж харах гээд байна гэсэн үг. Тэгээд энийгээ дээш сэтэлүүлээд тэгээд мэдээч өсөх одоо юмыг худалдаж авах гэж байгаараа хямдхан үнэн дээр худалдаж авал илүү цаашаа арилж байгаа удаан барихад тухтай. Тэгэхээр нэг ингээд дээшээ гаргаж ирээд дараа эндсрийн хөдөлгөөн дээр нь байдмаар байна гэж. За тэгээд энэ шалан дээр илүү хүчтэй үн олон удаа цэвэрхөө хожидаг учраас энэ шалан дээрээсээ бай ярилжаад ороод тэгээд энэ дээрээ стоп лосс аваад энэ аваас үнэ амжилттай оролтоо хийж чадахгүй байх юм бол трендээ эргүүлцээ дараа нь ад паттерн дээр нь ч юм уу те энэ хавцаа паттерны дээр өсвөл тухайн паттернууд дээр шийдвэр гаргаад оролт хийчихнэ гэсэн үг. Одоогоор тэгэхээр трендийн эрхийг хүлээх нь байна. За паунд зар франк рейнжлцэн энэ дээрээс дэше явчих болов гэсэн чинь рейнжлээд ингээд гараад ирсэн байна. За нэг ийм магадaltaй паттерн үүсч болж байна те. Ахтай швейцар франкт ослотыг тоол явуулдаг юм дөө. За яг энэ одоо ингээл төр зур чиглэл нь дээшээ явж лээ. Энэ орой энийг эвдсэн, унсан хөдөлгөөн энийг эвдэхгүй, impulse correction, impulse гэдээш явж байж магадгүй. За 2 цаг руу ороод
оролт хийж болох бүс ямар доов хаашаа яаж эвдүүлж иж дэшээ баятах доов эргэж байна харъя л да. За энэ дээр хамгийн сүүлийн ёроол энэс доошоо энд ингэж шин доошоо хямдхан ёроол хямдхан үн ч юм уу доод үн байхгүй шүү дээ. За энэс өмнөх нь энэ байна. Тэгэхээр энэ хоёрын голд энд lower high үсэж байна гэсэн. За энийг дээшээ эстлүүлээд буцаагаад нэг унгаж аваад за тэгээд дээшээ баядаад за тэгээд үнэхээр энэ том дийлийг энэ паттернийг сэтэрч чадна гэвэл swing арилж байгаа барьж болж байна. Тэгээд тэгэхдээ тэрнээс өмнө баг энд ингээ зөндөө хүчтэй таас шалнууд байгаа учраас энэ хавцаанууд ирэхээр ч юм уу үнэ арилжаануудаа хааж үзэх хэрэгтэй баха. Них амар тэгж хүчтэй хол стрейт явдаг хөдөлгөөн цөөхөнтэй шүү дээ. Валютын онцлог өөрөө. Тэгэд одоо энэ юу 9 сарын 25-наас хойш энэ оройг сэтэлээгүй, энэ ёроолоо их холт сэтэлээгүй. Яг сэтэрсэн гэхдээ бүр амар хол сэтэлээгүй явж байгаа. 2 саргаараа явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ ч бас гинт энэ удаа сэтэрхнүүгүй гэж эргэлзээтэй. Энэ тренд лайн дээрээс одоо энэ нөгөө паттерн тренд лайн 2 паттерн ягаас сэтэрчиж баталгаажд вэ гэддэг энэ нөгөө л энэ нөхгүй. Одоо жишээл энд тэгэхэд 3 ойцсон байна, 4 ойцсон байна. За энийг жоохон ингээд зурх юм бол энэ 5 6 ойцсон байна. Тэг өнгөрсөнд энэ тренд лайн дээр ирээл үн унаад байгаа юм бол ягаад энэ удаа ирээд унжлахгүй юм. Нөгөө л магадлал ажиллаж байгаа шүү дээ. Тийм учраас бид нар тренд лайнаа сэтэлүүлчээд тэгээд pullback гэдэр дээр нь орохоор нөгөө магадлал маань ихсээд байгаа л гэсэн үг. Тэгвэл энэ ч адилхан мэдээлэл авч байгаа шүү дээ. Үн энэ дээр л унаад байт юм бэл тэгвэл энэ дээр ягаад унжлахгүй. Энэ дээр л өсөд идэм бол би энэ дээр ягаад өсч болохгүй энийг заавал сэтэлнэ гэж бодоод байгаа юм тий. Энийг нөгөө үгүйсгэж байгаа гэдэг чинь арай эртэж ингээд энийг аль дэшээ стрэх вэ гэдэг магадлаа яаж аваад гэхээр паттерн ашиглаад за ерөөдөө нэг иймэрхүү биетэй ирээдүйд ингээд одоо нэг юм тренд лайнууд нь хоорондоо ийм хэлбэртэй зурагтахаараа ийм бүтэц хэвчлэн энэ зүг рүү сэтэрдэгдэ гэдэг зүйлийг л бид нар паттерн дээрээс арай урьдчилж энэ тренд лайны сэтэрэлт нь аль тийшээ байх вэ гэдгийг л урьдчилж мэдээд байгаа нь паттерны бид нарт өгж хамгийн том мэдээлэл байгаа шүү дээ. Тэрнээс энэ чинь бас ингээд нөгөө сэтэрчиж баталгаажна гэдэг байгаа нь тэр дотроо ч явах магадaltaй учраас. За паунд йений 1 сарын ла. За бас лөгөйтэйгээ адилхан том өмнөх лаанасаа том ла байгаа учраас доошоо байх боломжтой юм болов уу гэж бодож байна да. За гэхдээ энэ хавьд одоо энэ өмнөх лаануудаа харах юм бол энэ дээр ингээд нэлээ их лааны зүү үсцэн хэсэг ба шүү дээ. Сэлрүүд энэ хүртэл унахсан ч гэсэн юм дээр хаагдчихэдэг. Сэлрүүд энэ хүртэл унахсан ч гэсэн энэ дээр хаагдчихэдэг гэдэг ийм нөхцөл байгаа учраас бүр энэ винийг сэтэрч одоо унах нь бол юу л бол. Гэтэ яг тодорхой хэмжээнд л доошоо лаа байх нь байх бах. Доошоо биш юм аа гэхэд шийдвэргүй лаа байх боломжтой. За паунд йен маа адилхан ёроол сүүлийн орой энийг эвдэхгүйгээр унана, энийг эвдчих юм бол өснө. Ийм л чиглэл гарч ирж байна да. Одоо дүнгийн шинэ ёроол үүсэж явж байна. Энэ ёроол яг эндээ байх уу? Эсвэл дахиад жоохон шинэ ёроол ингээд доошоо үүсгчээд ингээд дээшлэх үү? Тэр бол одоо түүхэн арай үүсч амжаагүй гэсэн үг шүү дээ. Одоогийн байдлаар ингээд энэ ёроолыг л авчээ. Валютын онцлогын талаар айгүй их яригдаж байна лээ. Энэ талаар ханаас дэлгэрэнгүй мэдчлэх вэ? Тэгэл чартал ингээд зум аутыг л харчихгүй юу дөө. Ер нь яа дээ. Одоо жишээлбэл ингээд паунд йенийг харахаар энэ тэгж амар сайдвейс явдаг нэг юм нэг дэж тал руугаа тренд явахгүй зүгээр үн ингээл нэг газараа зуралдаад идэг түүх айгүй багтаа баст тий. Ингээл доошоо нефт ундаг, ингээл нефт өсдөг. За тэгэл ингээл өсөлт мөсөлт нь ингээл пип мипийг харсан ч гэсэн амар их шүү дээ. 3000 пип мип. Тэгтэл хэдүүлээ ингээл швейцар франктай ослоор ингээл ороод харахаар одоо энэ дотор мотор ингээл 1000 пипэн дотор хэдэн сар жил ингээ яваад байгаа юм тий. Одоо энэ миний л харалтаа ингээл 22 оноос 23 оны хүртэл ингээл яг хүн харахад унсан ч гэсэн тэгтээ эн чинь ингээд пипний гүйлт айгүй багтаа 900 пип ба штэ. За 900 ч хаашаа 900 пип. Тэг ингээд нэг хүчтэй шууд дээшээ доошоо юм хол явж чаддгүй. Их ихтэй юм рейнж явдаг. Тэгээд ингээд зүр зүүм аут хийгээл хараалаа. За энэ валют ерөнхийдөө нэг иймэрхүү онцлогтой юм байж юм уу те тэгж багцаалт боломжтой. Одоо pound USD ч гэсэн харахаар. Pound USD бол ингээд доовынхон чиглэлийн дагуу цаг хоорондын хамаарлаар айгүй гоё явдаг гэж би бол анзаардаг. Яг USD-тэй хослоод бол мэдээж их захиалга одоо нөгөө явж байгаа штэ. Мөнгө эргэлдэж байгаа мөнгөний захиалгууд их орж ирдэг учраас бас харьцангуй гайгүй яж магадгүй. Нөгөө ханш их одоо орж ирж байгаа гүйлгээний дүн юу юм бэ? Их мөнгө эргэлж байгаа учраас нэг тал руугаа ингээд хүчтэй савлаад явдаг гэж магадгүй. За тэгэхээр зүгээр зүүм аут хийгээл харж тэгтээ. Одоо жишээл тэгэл харах юм бол Nasdaq ч юм уу индексүүдийг харахаар тэгэл жоох ойлгомжтой болчих тий. Тэг ийм юм харчаад
энэ хосол дээр одоо жишээл ингээл энэ дээр харахад бараг л ихэнх хувьдаа дандаа өсч идэг юм ийм том уналтууд зөвхөн эдийн засгийн хамарлууд байдаг те. Тэгэхээр энэ дээр чи ингээл доошоо арилжааг ингээл амар хол барайл юм 3 4 жил үргэлжлэн мөрчлөн гэж таамаглахад амар хэцүү байхгүй юу. Ингээл үсрээл 1 жил энэ минь нэг хэдхэн сар те. Ингээл харахаар за энэ бол хөвчлэн өсч идэг. За унахаараа үсрээл хэдхэн сар ундаг. Тэрнээс инеж одоо шууд ингээл за настай ер нь ингээл эдийн засаг инээд тэрэ гэж ястаад нэг 2 3 жил бол битүү унаа гэж таамаглахад хэцүү байгаа байхгүй. Хизээж уналтанд тэгэж 2 3 жил явж исэн ч юм уу явж байгаагүй ч юм уу ингээ байхгүй. Хэдэн сар болоод буцаад ингээл дэшээ явчихдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо ингээд Nasdaq юм уу индексүүдийн онцлогч нь юм шүү дээ. Дандаа өсч идэг учраас хөрөнгө оруулалт хийж мэхэд илүү тухтай тий. Би бол ингээл зүм аа тэгэл харцдаг да. За pound USD. За pound USD өнгөрсөн вебинар дээр нэг юм сэрээ зурсан байгаа. За энэ дээр нэг SP line хүлээгээд ингэсэн чи ирсэнгүй. Тэг шууд дэшээ гараад би бол эхний TP-г энэ гэтгцэн байсан шүү дээ. За одоо энэ дээрээс яахыг харъя. За 1 сарын лааны яаж. За 1 сарын лаа бол одоо ингээ харахаар доошо энэ хүртэл унсан ч гэсэн ингээ дээрээ хаагдцсан. Буюу лаан ингээ ерөөхдөө доороо ийм зүү үлдээсэн. За дээрээ ч зүйтэй. Гэхдээ ерөөхдөө бол нэг селлерүүд нь бол арай илүү байсан. Ягаад тэгэхээр энэ ч доошоо лаа хаагдцсан байгаа шүү дээ. За тэгэхээр энэ сард бол жоохон шийдвэргүй эсвэл дээшээ байх магадaltaй болоо гэж анзаарч байна. За тэгээ долларын индексээ бас анзаарахгүй бол одоо би pound USD дээшээгээ таамаглахаар долларын индекс унана гэж таамаглах гээд байна. Тэгэхээр тэр бас юу болов те. За эхний TP-г энэ хүртэл харна гэж хэлсэн. Энэ явцсан энэ хөдөлгөөн одоо ингээд хандсан те. За одоо би ийм таамаг гаргацсан байсан. Энийг анзааръя. За тэгтээ чиглэл бол дээшээ явж байгаа. Одоо энэ бол зүгээр эхний ээлжний дунд цагийн чиглийн дагуу арилж орох гэдэг. Энэ daily-гээр бол энэ чи дээшээ явж байгаа мэдээж дээшээс ирээ зурцсан. За энэ хүртэл нэг унах хөдөлгөөн байж магадгүй гээд сирен дээрээсээ тулгуурлаад. За яагаад заавал энэ мен дээрээс ингэж хахаар энэ SP line-ыг дээрээс үн нэлээд дайжгүй ингэ дэмжлэгч аваад эсэргүүцэлж аваад яваад идэг. Бүр ингэж хол унахгүй маа гэхэд өнөөдрийн хүртэл явсан энэ өсөлтийн цэсрийн хөдөлгөөн ингэж орж ирээд ингэж цааш явчихж магадгүй. Тэгэхээр юуцсан pound USD дээр бол жоохон доошоо нөхцөл үүсэх нү гэдгийг бас анзаарна гэж. За 2 цаг дээр тавиад харахаар өнгөрсөн 7 хоногт бол айгүй дайжгүй ийм паттерн дээр стри явцсан 80 pip явж байгаа юм байна. Pullback гэдрээ хийцэн. За энийг алга болгочоод 2 цагийн доо бидрээ өгöd харъя да. За энэ дээр сүүлийн lower high. За нөгөө нэг lower high дээр орой ёроолоо тооцоолдог цэгүүдээ зөрүүлээд замбрааг авчлаа шүү. За тэрнээс эхлээд энийг олоо дараа нь энийг олоод энийг олдог штэ. За энэ lower high-г сэтэлцэн буюу одоо 2 цаг дээрээ дээшээ тренд эхэлсэн байна. Одоо энэ дэр higher high үүссэн гэсэн үг штэ. Ямар нэгэн байдлаар higher high буюу шинэ дээд ханш үүссэн. Тэгэхээр одоо ингээд энэ дээрээс ингээд дээшээ тренд эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр би сиренийхаа дагуу сэлдэх гэхээр хоорондоо зөрчилтүүд байна те. За яг зүгээр. Баг цаг дээрээ доовоо явдуулж байгаа л алчаанд орж болно доо. За баг цагийн хөдөлгөөнийг харъя. Энэ дээшээ трендик гэсэн үг шүү дээ. Одоо эндээс дээшээ үлчиж байгаа. Хамгийн ихний сүүлийн орой 2 дахь орой сүүлийн орол. За энэ 2 цагийн бүсчлийг устгалаа шүү. За энэ нь бол higher low биш. Энэ higher low биш. Тэгээ энийг хизээ higher low гэж баталгаажих юм бэ гэхээр энэ ханш энийг сэтэлжиж буюу шинэ орой үүсчиж энийг баталгаажуулаад за энэ сүүлийн higher low гэж харна гэсэн үг. Одоохондоо бол баталгаажсан ёроол хаана вэ гэхээр энэ байна гэсэн үг. За тэгэхээр энэ ханш энэ дээр магадгүй ямар нэгэн байдлаар double top mop ингээ хийгээд унлаач гэсэн энийг сэтэлэхгүй л бол ханш дээшээ. Эндээс дээшээ. Агуулны энийг сэтэлчиж буцаад эндээс доошоо буюу энэ оройгоо эвдэхгүй гэсэн үг. Тэгэхээр би одоо сиренийхаа дагуу сэлтгэх дагуу яг одоогийн нөхцөл дээр би энийг доош нь сэтэлүүлж агаад доовоо эвдүүлээд энэ дээр шинэ ёроол үүсгээд буцаагаад энэ авьяас сэлтнэ гэсэн үг. Гэтэл надад үүсгэж явахдаа ингээд нэгт маргааш маркет нэгдээд энийг сэтэрчих юм бол би энэ ёроолыг сэтэлүүлнэ гэсэн үг. Дараа нь higher low вишээ зөөгдөөд энийг доош нь сэтэлүүлээд
ингээд зээлдэх боломжтой болж байна гэсэн үг. Одоохондоо даанч баталгааж зэяр бол маань энэ доор байгаа учраас энийг сэтлүүлнэ гэсэн үг. За энэ бол сиренийхаа юун дээр суурлаад сирен дээрээ суурлаад зээлдэг гэсэн үг шүү дээ. За өсөж байгаа юм чи мэдээч одоо 2 цагийн трейд нь бай май болсон юм чи бай диэх юм бол одоо ойлгомжтой шүү дээ. Ийшинд энийг сэтэлхгүйгээл байтчих. Унуул сайн л үзгээл эндээс өсч болно, эндээс өсч болно, эндээс өсч болно энийг сэтэлхгүйгээл байтаа гэсэн үг. За тэгээд шууд огцом дэшээ хөдөлгөөн гараад ирсэн. Ямар нэгэн одоо sideway ч юм уу паттерны дээр байхгүй учраас яг үүний энэ аваас унангууд нь энэ аваас сэлдэг гэдэг нөхцөл алга байна. За энийг ингээд за би зүгээр бүсчлэл тодорхойлъё гэвэл 2 цаг дээр байдъя гэвэл за мэдээч одоо 2 цаг дээр дэшээ тренд эхэлсэн юм чи би энэ хавьяас байдчихвал надад амар гоё гэсэн үг. Ханшиг илүү доороос байрна гэсэн үг. Ягаад тэгэхээр алга болчихж байгаа юм тий. Энэ хавьяас байдвал зүгээр гэсэн үг. Тэнгуут яагаад энэ дээрээс ингээд бүсчлэл хүлээгээд идэг вэ гэхээр одоо би энэ хавьяас ч юм уу тий. Ингээд жоохон богино гэдэг ч юм уу иймэрхүү зэгүүдээс одоо би энийг сэтэлүүлэхгүйгээд энэ ёроолоо сэтэлэхгүй юм чи ингээд энд мэндээс ингээд байтчих л да тий. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөө засварын хөдөлгөөн орж ирэхээр за энийг импульс гэж бодоод засварын хөдөлгөөн гэдэг паттерн зурж байхдаа брейк ив авчдаг байхгүй. Би эний чинь брейк ив хийсэн дахиад дээшээ ингээд энэ импульсээ бүтэн копидж аваад ч юм уу тий. Энэ импульсээ ингээд дээш нь авъя гэд ингээд байж итл нэг юмд паттерн зураад засварын хөдөлгөөн орж ирэхээр брейк ив авчаад идэг. Тэгээ брейк ив авчаад явчихаар жоохон онцгүй мэдээч. Тэгэхээр аль болохоор ингээд тухтай өөрийн арилж байгаа барих хамгийн тухтай бүсчил дээрээс хэрвээ ирж чадах юм бол ороод идэх шалтгаан маань тэр гэсэн үг. Энэ бол нэлээд ажгүй support resistance шалтгаалж давхцсан бүс шүү дээ. Тэгээ дэшээ тренд маань нэрхцэн энэ дээрээс ирж чадах юм бол байдвал би илүү тухтай байдж болно гэсэн үг. За энийг юмэрхүү юм байна. Инстэг за энэ дээр нөхцөл бүрдсэн байгаа. Хэлчээ. За нэг юм сирен дотор явж байгаа. Сэрэгээс сэлж спилайн шинээр үүсэж байгаараа тэрх шиг боллоо. За энэ сэрэг гэхдээ нэг амар өөрчлөлт ингээд ах шаардлага байхгүй ларын зарагдчихсэн. За сирен дэшээ угаасаа даван дэшээ нөгөө яриадсан шүү дээ. Нөгөө эвдэхгүйгээд байгаа юу руугаа ёроол руугаа тултал хүр яваад түрээд ирцээ. Эндээс байдмаар байна гэдээс те. Ингээд дэшээ өсөө гараад ирсэн. За хоцроогүй. Тэрэндээс хоцроогүй. За тэгээд 2 цагийнх нь доо видрийн тодорхойлоод би яасан бэ гэхээр энийг эвдэж дээшээ болж байна. Энийг дээш нь сэтэлүүлээд арилжаанд орё гэдсэн те. За тэгсэн чинь даанч намайг ганц арилжаагүй өдөр ийм паттерн үүснээ сэтэрсэн. Тэгш нь 2 моёр сэтэрсэн. Хоёрт арилжаа нэг ч айгүй хэцүү шүү дээ. Маркет тагтаал өглөө сприт хэлж мэлээл юу брейк юуны дээр авчих боломжтой те. Стоп лосс ч юм уу. За одоо болохоор яах гээд байгаа вэ гэж. За дээшээ тренд эхэлсэн заяа. Дээшээ тренд эхэлсэн дунд цаг дээр. Тэгээд ингээд impulse correction одоо correction-ыг хүлээлээ. Энэ доовоо эвдэхгүй гэлээ баядлаа. За энд гэхдээ яг ингэж баядах юм бол энэ хавьяас баядах юм бол дээшээ swing барихад жоохон хэцүү байх. Ягаад тэгэхээр нөгөө түрүүний яриадсан ийм засварын хөдөлгөөн орж ирээд ингээд явж байгаа боломжтой учраас тэр хөдөлгөөн дээр миний break even юм stop loss-ыг авчих боломжтой. За гэхдээ энэ хавьяас нэг оролтоо хийж үзэн тэгээд доошлох юм бол дахиад бүр сайн хүлээж агаад за энэ хавьцаанаас ч юм уу нэг оролт юм гэсэн үг. Засварын хөдөлгөөн дээр нь л break even авахулчихгүй л гэж эрт ороод идэг гэсэн үг. Одоо иймэрхүү нөхцөл гээд байгаа гэсэн үг шүү дээ. Энэ оройн энийг эвдсэн гэдэг энэ дээр батарейн стрүүлээ зураад ордог. Тэгээд би өөрөө яаж ийн гэсэн чинь энэ хөдөлгөөнийг дээшээ ингээд зөвлөхөө. Энэ хөдөлгөөнийг дээшээ ингээд бүтэн авах гад TP-гээ энэ дээр ч юм ингээд swing барьж итэл нэг юм том засварын хөдөлгөөн орж ирээд тэгээд тэрний батарейн зурж явахдаа миний энэ дээр орцсон оролтын break even ч юм уу stop loss-ыг авчаад байдаг байхгүй. Гэхдээ яг мэдээж трендээс энэ ингээд дараа нь юм том засварын хөдөлгөөн орж ирэх юм уу шууд дээш өсөх юм мэдэхгүй учраас нэг оролтоо хийгээд тэгээд дараа нь болохоор аль болохоор ийм том засварын хөдөлгөөнүүдэ харж идэг гэсэн үг. Тэгэхээр одоо энэ ингээ хаашаа дээшээ ч юм яаж байгаа хизээний өдөр ингээл ийм хөдөлгөөн явж штэ ийм том засварын хөдөлгөөн. Тэрэн дээр нь л бэлэн байх хэрэгтэй байдаг гэсэн үг. За ийм л хамгийн тухтай бүсчлэл энэ байна. Тэгээд тэрний өмнө болохоор энэ ёроолыг сэтэлүүлэхгүйгээд байднаа гэсэн үг. За Австрали доллар, Канада доллар. За доодын тодорхойлсон байгаа. За энэ нэг тренд лайныг сэтэрхгүй бол яах вэ гэсэн хизээ сэтэрдэггүй нас. Тэ энэ дээр ингээд зурцсан байгаа даа шүү дээ. Доошоо юу ч гэсэн
сувг нь ингээд доошоо стрэх магадaltaй ч гэсэн энэ дээр ийм хүчтэй тренд лайн байна. Энийг одоо стрээгүй бас л жилхэн өнгөрцөн. Энийг шууд стрэнэ гэж харахад хэцүү байна гэдэг байгаа шүү дээ. Энэ бол юу юм хэрэг зүгээр доошоо стрэх магадaltaй л паттерн зурчаад байгаа шүү дээ. За юм. Энийг зурхаа болчих. За тэгээ 2 цаг дээрээ нэрийн том цагууд дээр нь харагдахгүй болох гэдэг. Нэрийн болохоор цаг дээр нь харуулмаар байгаа юм. За юм гэсэн үг. 2 цаг дээр нэг ийм сонь зөрчилдөөнтэй юм болоод байгаа гэсэн үг. За доошоо стрэх магадaltaй паттерн гэдэг байгаа юм. Гэтэл энэ мэн өөрөө юм дээшээ стрэх магадaltaй паттерн дотор яваад байгаа. Амбаарддаг паттерн гэдэг шиг юм үсээд байгаа юм. За юм. Айгу ойлгомжтой шүү дээ. За тэгээд 2 цагийн чиглэлийг харахаар юу болж байгаа юм гэхээр энэ оройн за өмнөх энэ оройгоо эвтцсэн. Энэ цүлийн орол тогтцсон. Энэ унсан хөдөлгөөн энийг эвтэхгүй. Одоо тэгээд ингээд дээшээ стрэх магадaltaй паттерн үүсэж байгаа юм. Би тэгэхээр баг энийг ингээд impulse correction гэж энэ дээшээ нэг газар заварж энийг мөргөөд impulse яваад тэг ингээд явчих болов гэж анзаараад байгаа юм. Эсвэл энэ шууд дээшээ энийг эстлэл гараад ирэх юм бол тэгтээ бас яг ийм болчиход байгаа юм аа. Тэгээ эн чинь өөрөө ингээд дахиад дээшээ стрэх магадaltaй паттерн гэж өөрөө ингээд доошоо тренд явж байгаа шүү дээ. Энэ оройг бас эвдүүлэх шаардлагатай болчиход байгаа. Яг баталгаажуулах гэх юм бол. За тэгтээ эхний ээлжинд энэ доошоо паттернийг яаж зураг хөргөн ирээдүйд зурагдахыг илүү дахиад анзааръя. Юудсан л энэ дээлигийнхаа юу стрэхгүй байна. Тренд лайн стрэхгүй байна. Бүгдээрээ доороо зүүддээд байгаа. Тэгээ энэ дээр хүчтэй support resistance ус байгаад байгаа. Бараг дээшээ магадлал нь өндөр болчихоо даа л гэж анзаараа л. Энэ дээр сүүлийн 2 цагийн лоур аюулчаад байгаа юм. За энэ бол дахиад өөр анзаарахаас өөр тохонд ийш тийшээгээ шийтсэн юм алгаа. За Austral Dollar Schweizer Franc. Энэ бас нэг юм support resistance дотор яваалах. Сарын кандл яаж агцсан. Ногоон гэхдээ өмнөх цагаан кандлаа биеэр нэвдэж таагүй. За энэ дээр өстө төлөвлөгөө гаргамааргүй. Энэ би Швейцар франк тусалж яах юм. За Австрали доллар йен. За бусдад адилхан нөгөөдтэйгээ адилхан юм гээл том цагаанлаа үүсцэн. Дараагийн чиглэл доошоо гэж анзаарж байна. Тэр нүүсэн сэтэрсэн. За нөгөө юм sideways яриад байсан шүү дээ. Ийм sideways нөгөө одоо мөрдлөгөө мөргөж харахад хэцүү ч гэсэн дараа нь харахаар амар амархан болчихно гэж. Одоо ингээл хинч харсан л мөрдлөгөө мөргөл нэлж чадхаар эсвэл ингээл double triple top гэлээ. Ийм хэлж чадхаар байна. За тэгээд sideways-д доошоо сэтэрсэн. Одоо pullback-ийг хүлээж байгаа л sell-д да. Одоо тэгэл янта ослоод их sell-д ёо гэлч. За энэ дээр ирэх нь цаашаач. Юутсан л одоо sell-д чадахгүй нэг ийм юм хүлээн. Энэ хаанаас орж ирэх, энэ дээрээс орж ирэх юм уу, энэ доороос орж ирэх юм мэдэхгүй. Сэн л нөхцөл бүрдүүлж байгаа чиглэлээ sell гэж харж байна да. Австрали доллар USD. За энэ сарын лагерч. За өмнөх сар том уналтын лагдаад энэ сар болохоор уналтын лаг ихтэй би жижигтэй них амар тэгж хүчтэй онцгой хөдөлгөөн байхгүй. За баяр сэлрүүд нь бараг л хоорондоо бараг л тэнцүү шахуу гэж хэлж болохоор ягаад тэгэхээр энэ хүртэл өссөн, энэ хүртэл унсан. Гэхдээ яг хав сэлрүүд мэдээж арай илүү байсны хувьд бол юу хаагдсан байна? Доош хаагдсан байна. За тэгэд ингээ харахаар бараг дахиад энэ үхэн хавьдал рейнжлэх юм болоо доо. Энэ хоёрын дунд л үн явах байхад энэ хоёроос нэг хол сэтэрчихгүй бах. Дээшээ явлаа гэж дод энэ, доошоо явлаа гэж дод энэ гэж таамаглаж байна. Гэл ардаа юу ийст тослоо. Өсгөө твш харагдаа. Тэгэхээр долларын индекс унах гад ах юм те. За долларын индексийн нэгтгэхийн дугаар дээр харъя да том цаг магийн нэгтгэд бичээд хоёр дахь төвлөр орох. Энэ дээр харъя.
дээшээ л харагдаад байна. Яг энэ бүтцийг нь бол анзаарахаар. Яагаад ч энэ хоёрын дунд л амар их харилцаалагдаад байгаа. Дээшээ 68 87 доошоо 65 нэг зүгт 300 пипний дотор л одоохондоо ингээ сайдвейс яваад байгаа. Энэ нэгж байгаа л эргэчгүй дээ дээш. За анзааръя. Энэ рейнжийг хаашаа стрэх нь л анзааръя. Одоо юу хөвтд. Энэ дэр ингээд рейнж явж гин. Доошоо стрүүл өсрөө хөдөлгөөн дээшээ эргүүл энэ дэр сайдвейс яваа дабл ботом нь болчих штеп. Тэгэхээр энэ нэг орой энэ нэг ороод хоёрыг хаашаа стрэх үү гэдгийг төлхөө анзааръя да. Одоогийн байдлаар тэгэл яг л энэ дотроо л юм байна. Энэ дээр нэг жоохон ингэж байгаа дээш яваад буцаж шалгаад ороод ирсэн. Одоо нэг жоохон юм доошоо магталтай батер нээлбэр үүсгэж байна. За тэгээд энэ бас явсараад энийгээр мэдээж стрэх нь үгүй юу гэдэг нь чухал. Одоо бол баг цаг нь яг 12 цаг дээр дунд цаг дээр бол энэ ил юм явж шүү дээ. Энийг дээш стрэгөө энийг доошоо стрэгөө сайдвейс явж байна. За энийг дээл нэг дээш стрэхийн хүлээх юм байна. Зойл газрын тус. За ойл бол нэг ингээд байна. За доов нь бол ингээд явж байгаа гэдэг. Энэ дээр сүүлийн орой, энэ дээр сүүлийн орол, энэ дээр өмнөх орол гэдэг. За тэгэнгუთ ойл өөрөө энэ яг бүсчлэл айгүй хүчтэй шалтаад баггүй юу? Болоод ийсэн. Одоо тэгээд тэрэн дээр яваал энэ. Ингээ амар хүчтэй шалтаад зуус тээ таад шал. За энэ дээр бол явах ингэсэн. За энийг бүр хаяад харлаа гэж бодоход л ингээ 23 оны 5 сараас шал гэдэг ингээ яваад байгаа байхгүй. Энэ бүсчлээ шууд стрит гоож нэхэр хүчин зүйл хэрэгтэй мэдээцтэй тэр хэрэгтэй тэр юм зүйл байна уу байхгүй бол тэгэл энэ дээр энэжсээр гаал жоохон дээшээ гарч ирэх бах та. За энэ дээдлийн таац ч одоохондоо хаан жоохон тэрэг байхгүй. Тэг энэ дээр рейнжлээд байна. Энэ доор ирэхт нь баядал дээр ирэхт нь энэ авд ихтнээс сэлдэл 500 пипний хөдөлгөөнд дундлаа энэ да одоогийн байдлаар. За алтныг юун дээр ярьчихна уу? Видеон дээр ярьчихна. За яж ойл дээр юу лаан яаж агцсан хараад. Лаанч нэг онц хөдлөөг байх тоо. За энэ дээр өмнөх сар ингээл ийшээ өссөн ч гэсэн ингээл баярууд нэм жоохон хаглал. Одоо селлерүүд нь хаагдаал. Хүн анзаарахад дахиад дараагийн лаан энэ сарын лаан доошо цагаан лаа хаагдмаар л шинж тэмдэгтэй юм байна. За гэхдээ чухал бүс дээр байгаа болохоор хэцүү л дээ. Дахиад юм шийдвэргүүл агараад ирэв яах те. Энэ дээр бол ингээл энэ хүртэл өссөн ч гэсэн лаан энэ доороо хаагдаж байна. Тэгэхээр селлерүүд хүчтэй байсан. Одоо энэ дээр ч гэсэн селлерүүд нь хүчтэй байсаар гад юм цагаан лаа хагдулсан. Тэгэхээр уул нь лагаа харуулсан ил гэд харчмаар гэтэл хүчтэй шалан дээр байна. За USD кат. Сэнаас шүү тэгж чад. Сайхан рейнжилдэг. За сарын лаан бай хаагдах нь хаагцсан. Гэхдээ дээрээ милийн зүйтэй. Доороо бас хөөрхөн зүйтэй. Тэгтээ бай гэдэг юм чинь. Өмнөх сарын лаан амар том ногоо. Энэ сарын лаан ногоо. Тэгэхээр дахиад жоохон дээшээ байх боломжтой юм болов. Тэгэхээр л доллар өсөх гэдэг. За өөр ийм түүх вэ нү? Ийм том лаан ногоон лааныхаа араас дахиад эдгээр дандаа ингээд даун трендийн төгсөлт гаж ирээд байгаа байхгүй эдгээр. Даун трендийн төгсөлт гаж ирэхээр тэгээд эн чинь одоо ап тренднийхаа орой дээр явж байгаа учраас зөрчихгүй дах. Байдгүй юм байна л та. За дийлэгэр юу болж байгааг харж. За ийм нэг сэрэ байгаа. За энэ сэрэг ихтэй жаахан хэцүү. Одоо сэрийн SP лайнуудаа цэвэрхэн шалгахаа болоод ирсэн медиан нь бол яах боломжийн. За тийм медиан дээр өрөөд ирсэн рейнжилсэн. Энэ оройг дээшээ сет тарьсан ингээл дээшээ л тренд харагдаад байна. Одоо баг ийм байж магадгүй л гэж харахад. Impulse correction гэл ингээл явж харагдаад байгаа хөөх. Нэг сэрэг юу ностгий дөө. Мах таамаг маамгч гэсэн.
Тэгээ энд байсан юм хүчтэй оройгоо стрейт гараад ирж ирээд аль хизээнэ шалгаа тэгээ дээшээ өссөн. Тэгээ ахаа шинэ орой хийцэн. USD CAD дээшээ. За USD CAD гэхээр доллар дээшээ, Канад доллар доошоо. Канад доллар доошоо гэхээр CAD yen унах боломжтой гэсэн үг. CAD yen унах боломжтой гэхээр евро yen дээр унах боломжтой гэсэн үг. За тэгээ доллар өсчгөөр зөрүүлээд ардаа доллартай ослууд нь унана гэж хараад байна гэсэн үг. Австрал болоо паунд доллар тэдгээрийг унана гэж харна гэсэн үг. Тэгээ алтыг бас өснө гэж харах юм байна. Биткойныг өснө гэж харах юм байна. Эндээс өөгөө дараал. Окей. За энэ одоо өстой жинхэнэ жоохон түүх харъя да. Юу зэн лав трендтэй явж байна. Тэгэл дээшээ гэдэг юм хатал арай өндөр. Гэхдээ энэ дээшээ явсаар хагаад ийм өндөр хүчтэй ингээд очиод дүнгэж үн үүсгээл унсан ийм ханшин дээр очих гээд байгаа. Тэгэхээр одоо харъя да. Саяны зүү татсан зоон маань ийм хэсэг байгаа мэн. За өнгөрсөн дарахад сайхан юм да. Гитг шиг. За 2 цаг дээр харлаа. Орой шинэ орой өмнөх орой ёроол энийг эвдэхгүй дэшээ. Гэж л харах юм байна. Энэ авд одоо жижиг давыг эвдүүлж байгаа л эвдүүлж байгаад гэж эвдэгдсэн байдаг нас уу. 15 минутын дээр яасан гэсэн чинь сүүлийн ёроол өмнөх ёроол сүүлийн тааз эвдэрсэн энийг эвдэхгүй энэ чинь 2 цагийн дэше 15 минутын дэше байгаа юм шүү дээ. Энэний доор SL тавиал шууд байтчих юм шүү дээ. Маркет нэгдүүлж байгаа л. Ингээл давынхаа доор stop loss тавиал дэш. За их шууд энэ дээрээс орон чигч юу байхгүй. За энэ орой руу гэж харахаар 1.6 дээшээс тэрний дараал 6 нэмэх явах юм байна. Хэрвээ дээшээ явж тал. За тийм 7 огч non farm мэдэртэй штэ. Мэдэнүүд бас байна. За доллар yen унсан гэж байна. Доллар yen-ийн сарын кандл бас дэдээсээ зөрсөн гэж. Одоо ингээ харъя л CAD yen том цагаалаа, евро yen том цагаалаа, паунд yen том цагаалаа, австрал доллар yen за том цагаалаа. Гэтэл энэ дээр яаж байгаа юм бэ? За яг тон цаалаа л да. Гэхдээ энэ урдны том төмөс хамгаалтын том төмөс шиг юм ногоонлаа байгаад байгаа хөөхгүй. Энэ 3 лааны бүтэц зөөр айгуу зүүн байгаад байгаа хөөхгүй. Энэ сүүлийн 3 сар гэсэн үг. Доошоо унснаа, дээр хаагдаад баярууд нь дээш нь хаагдуулаад дараа нь дахиад доошоо унснаа, өмнөх сараас бүр жижигхэн битээ улаанлаа хаагдуулснаа. За улаан гэжтэй цагаан. Тэгснээ ингээд өмнөх сарынхан том ногоонлаа хагцсан. Тэгээ энэ 3 ч баг юу илэрхийлээд байна гэхээр эндээс доошоо явсан селлерүүдийн хүч энэ дээр аль хэзээний баяр тал нь ингээ илүү болоод гараад ирцэн гэдэг мэдээлэл өгöd байгаа хөөхгүй. Тэгснээ саяны сарын лаан болохоор энэ үртэл өссөн үү энэ дээр хаагдчихтэр. Селлерүүд нь хүчтэй байна гэсэн үг. За тэгэхээр impulse correction impulse юм бэ л хөтөд. Заардаа бас ентайгаа адилхан унана л гэж таамаглая. Гэхдээ энэ ногоон лаг ивдэж унана гэдэгчтэй бормаа гэж нэрэ. Хэцүүлэх. Та ийм юм жахт энэ team case байна уу? Энэ шиг гэсэн үг. За гэхдээ жах автрендийн донд өссөн юм байна. Окей. За daily дээрээч бол ингээ явж daily дээрээч ингээд явж байна. Бумаа гэж нэр. Тавлах. Тэг хол унахгүй ч юм шиг л харагдаа байна. Зайлэг гэж хатаа тэгэхэд. Тавьц одоо сэлцэн ч хүлээн. Байтсан ч хүлээн гэдэг байна шүү дээ. Buy дихээр down trend явж гин, sell дихээр down trend нэлээд хол явцсан тодорхой хэмжээнд өсөж байгаа л ер нь одоо нэг өсөх хөдөлгөөний л хүлээх хэрэгтэй бах таа. Нэг ийм юм хүлээж байгаа buy-дж болно. Эсвэл ийм юм хүлээж байгаа sell-дж болно. Одоо би sell-д гэвэл сөрийн хөдөлгөөний хүлээхээр юм байна уу? За ингээд дуслаа. Валютуудаа дуслаа. Ганц яг гоё нөхцөл бүрдэж байгаа. За NZD CAD, Euro CAD дээр байж болж байна. NZD CAD-ыг өснө гэдэг байгаа шүү. Тэгээ Euro CAD болохоор бас энийг сэтгэлүүл өсч болно. Тэгэхээр Канад доллар ялчгүй унахаа да зайлэг гэж. Канад доллар унахаа да шүү. Тэгэхээр чи oil бас дагаад гойж гоод ах юм шүү.
Одоо ингээд ослол хоорондын хамаарал гэхээр ингээд байгаа байхгүй. Ингээд жишээлбэл ойл бүтээгдэхүүн хоорондоо ингээд хамааралтай байж болно. Бүтээгдэхүүн валют хоёр те одоо жишээл ойл Канада доллар ч юм уу эсвэл ингээд алт швейцар франк эсвэл алт доллар гэдэг ч юм уу. Эдгээрүүд ингээд нэг нэгнтэй хамааралтай. За долларын индексийг тийшээ нэг зөвгөрөө нэгэ тодорхойлоо гэж тэр чинь ингээд урдаа доллартай ослоод ардаа доллартай ослоод тэр шууд нөлөөтэй тий. Одоо янгуу доллароос өгөөд доллар кад унах гад байлаа гэж бодоход доллар тэр чи яаж унах юм гэхээр эсвэл нэг бол доллар нь хүчтэй унах, нэг бол Канада доллар нь хүчтэй өснө. Тэнгууд хэрвээ Канада доллараа хүчтэй өснө гэдээ хамгаалчих юм бол урдаа Канада доллартай ч юм уу ардаа Канада доллартай ослоод дээр ингээд дахиад дараагийн нөлөөлөл нь яаж орж ирэх вэ гэдгийг ингээд хамаарлаар нь ингээд жоохон шинжиж болно гэсэн үг. Тиймэрхүү юмнуудыг бас анзаараарэ. Түрүүн би ингээд тайлбарлаад байгаа шүү дээ. За ингээд Канада доллар йеныг унана гэчээ дахиад евро Канада долларыг унана гэхээр бас юм хэцүү сонсогдоод байгаа юм. Зас үрийгээ таашиг цохоочлаа. Нэг өдрийн лаа доошоо байгаад нэг цагийн дов дээшээ бол яаж гарах вэ? Дээшээ юу доошоо юу ямар нөхцөл яа. Нөхцөл ямар шийдвэр гарах вэ? Трендээ дагсан дээрх үү? Лаг бол тэгэл сөрөөл орчих шүү дээ. Тренд нараа чухал хэлэхт юм. Гэхдээ нэг өдрийн лаа доошоо байхад дов дээшээ байна гэж байх юм уу? Нэг өдрийн лаа чин доошоо байхын тулд ийм мэдрэл юм хаагдана үсттэй. Тийм ч өөрөө цэвэр доошоо трендтэй байхгүй юм. Тийм ч. За харъя л дайдвал. За паунд юу стик гарч гараад. За одоо жишээл нэг өдрийн лаа ингэ дээшээ байна. 15 руугаа орлоо. Тренд бас дээшээ л явж таарч юм да. Яг нөгөө дөвжин мөвжин үүссэн тренд эргүүлэх магадaltaй лаанууд бол тэгж магадгүй л энэ тийм. Одоо жишээл эднэр шиг. Одоо эднэр чинь бол ингээд доошоо унсаар агаад гэдэг ч юм уу ингээ ийм кандл гэдэг ч юм бол доошоо унсаар агаад дээрээ хаагдчихж байгаа учраас дээшээ явахдаа тренд нь дээшээ явж байгаа юм шиг харагдж болно тийм. За ийм лаан дээр тэгтээ бол би бол трендэд байгаа нөө. Лааны хаагдалт нэг л өдрийнх жоохон юу штэ бас хэцүү штэ. Яг ийм лаан дээрээ суурлаад ийм бүтцэн анзаараа sideways байна уу байхгүй өмнөх лаан ямар байна те өмнөх лаагаа сүрж гин үү өмнөх лаатайгаа адилхан байна уу гэж тэгж анзаарвал илүү зүгээр. Одоо жишээл энэ ногоон лаан дээр buy гэдээ харж байгаа бол энэ өмнө нь ямар лаа байгаа юм те энэ ногооны өмнөх энэ лаа өөрөө ингээ сэлрүүдийнхаа захиалга ингээ багасныг хэлж өгч чадж байгаа мó үгүй юу те сэлрүүд нь амар хүчтэй байсныг дахиад хүчтэй сөрөөд байгаа мó гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэдээллүүдээ давхар харуул зүгээр байх. Шууд нэг ширхэг нэг өдрийн лаа хараад тэгээ дооb сүрнэх юм бол шахан эргэлзээтэй л юм. За өөр би нөгөө энэ видеон дээр ярих бүтээгдэхүүнүүдэд бол огт ярихгүй байгаа. Одоо биткойн юу гэдэг Nasdaq долларын индекс эдрийг огт ярихгүй байгаа шүү. Окей, за ингээд вебинараа ингээд дуусглаа. Зогсоолоо. Цүмс баярлаа.